Зэс онхны чимээнд шэнигийн хар илд агаарт гацэж зогсов. Хуурамч лим байвэ хойш үсэж орон дээр суулаа. Тэр мөрөө барин амьсгаадаж дараа нь хүнжлийг хуу татав. Орон дотор жинхэнэ лим байвэ хөвтөж байлаа. Тэр зөвхөн дотор хугацтайгаа нүүр нь хөхөрсөн, уруулаас нь цус шүүрч байв. Үнгэн чөтгөр түүнийг хэдийнэ зодож амжжээ. Үнгэн чөтгөр жинхэнэ лим байвэгийн хүзүүнээс багал зурдаж ууртаагаар орилов. Шэни, би чамааг энэ үдэгчнийг зовоож ал гэж үлдээсэн юм. Гэтэр чи түүнтэй нийлээд миний бар чөтгөрийг алсан байна. Чи түүнд дурлцгаа юу? Тэр чамд бие үнэлээ юу? Үнгэн чөтгөр яг л лим байвэ шиг царайтай байсан ч түүний нүд атаархал, үзэн ядалтаар дүүрэн байв. Тэр жинхэнэ лим байвэгийн гоо үзэгсгэлэн тайван байдагт нь атаархдаг аж. Жинхэнэ лим байвэ хүзүүгээ боолгосон ч хүчээр инээмсэрлэв. Чи их олон өгтэй юм аа. Би өлсөд байш шүү. Үнгэн чөтгөр улам галзуурав. Баян айлын ирэх гүнж чөтгөр дарах хилцэн офицер болохоор ч би чамааг алж чадахгүй байсан юм. Гэхдээ би алж чадахгүй ч Шэн И чамааг алж чадна. Шэн И, хэрв чи түүнийг албал би чамд хойд хадны үнэгнүүдийн хамгаалалтыг амлая. Чи засгийн газраас зугтаж чадна. Лим байвэгийн нүд томорч Шэн И рүү харав. Түүний нууц задарчглаа. Тэр Шэн Ийг одоо өөрийг нь ална гэж бодов. Учир нь Шэн И чөтгөр дарах хилцээс айх ёстой шүү дээ. Гэтэл Шэн И элдийг нь гацаас нь зис хонх руу ширтэж байснаа элдээ буцааж хуйлав. Тэр үнгэн чөтгөр рүү тайван алхаж очлоо. Үнгэн чөтгөр ялгууснаар инээмсэглэн. Тэр Шэн Ийг өөртөө нэгдлээ гэж бодов. Гинт алардах чимээ гарав. Шэн И гараа далайгаад үнгэн чөтгөрийн нүүр дундуур нь хүчтэй алгадаад ав. Энэ бол зүгээр нэг алгадал биш. Дунд шатны хүчээр дүүрэн цохилт байв. Хүчтэй мөргөлдөх чимээ гарлаа. Үнгэн чөтгөр агаарт эргэлдэн нисэж хаалга мөргөн унав. Түүний хуурамч нүүр нь урагдж үнэгний үс цухууж амнаас нь шүднүүд нь унав. Тэр дор хаяж 3 хавиргаа хугалжээ. Шэн И бугуугаа эргүүлж сунгаад тайвнаар хэлв. Өөрөө алж чадахгүй байж бусдаар алуулах гээд байх юм. Ямар хулчгаар амтан бэ? Лим байвэ мэл гайхав. Тэр Шэн Ийг өөрийг нь ална гэж бодож байтал тэр харин ч үнгэн чөтгөрийг зодчихлоо. Тэр Шэн Игийн ханцуунаас зуурав. Хөөе, тэр хонхноос болгоомжлоорой. Тэр бол эд шидийн зэвсэг. Тэр хонх дуугарх үед хинч хөдөлж чаддаггүй юм. Үнгэн чөтгөр газар мөлхөнгөө зэс хонхыг гартаа атгав. Түүний нүд өв улаан болжээ. Моо новш. Чи надтай нийхгүй гинэ. Тэгвэл хоёулаа үх. Зэс хонх хүчтэй жингэнэх чимээ гарав. Үнгэн чөтгөр хонхыг бүх хүчээрээ сэгсрэв. Түүний өөрийнх нь амьдралын эрчим хүч хонх руу сорогдож байлаа. Өрөөнд дотор гагаар гинт царцав. Цаг хугацаа зогссон мэт болов. Лим байвэ хөдөлж чадгаа болов. Үнгэн чөтгөр хоёр хутаг бариад Шэн Игийн зүрх рүү чиглэн үсэрлээ. Лим байвэ айсандаа нүдэ анив. Бүх зүйл дууслаа. Гэтэл энэ хөшмөл орон зайд нэг хүн хөдөлж байлаа. Шэн И лим байвэгийн гараас аажмаар мултраад үнгэн чөтгөр рүү харав. Түүний нүд яг л гүн худаг шиг юу ч илэрхийлэхгүй байв. Гэхдээ түүний биеэс гарах дарагт өрөөг бүхэлдэн дүүргэв. Дөрвөн нэвийн жинхэнэ хий. Сэрэг. Шэн Игийн биеэс үл үзэгдэх асар их хүч тесрэн гарав. Энэ хүч нь агаарт яг л мянган нисдэг элчиг хэлбэржиж өрөөг тэр чигт нь бүрхэв. Өрөөнд хүйтэн салхиулээж үхлийн айдас нөмрөн авлаа. Үнгэн чөтгөр агаарт зогсож нүд нь айдсаар дүүрв. Тэр одоо л хинтээ тодолдож байгаагаа ойлгов. Энэ хүн бол анхан шат биш. Харин дунд шатны төгс мастер байна. Шэн И хурууга дохив. Мянган үл үзэгдэх хийн илд үнгэн чөтгөр рүү бороо мэт шааган буулаа. Цаг хугацаа зогссон мэт өрөөнд Шэн Игийн биеэс ялгарсан үл үзэгдэх асар их хүч мянган нисдэг илд болон хувирв. Энэ хүчний дарамтад үнгэн чөтгөрийн гарт байсан зэс хонх жингэнэн дуугарч байснаа гинт цуурч эхлэв. Хонхмын гадаргуу дээгүүр аарцны шүс шиг хагархайнууд гүйж хэдхэн секундын дотор бутран унлаа. Үнгэн чөтгөр агаарт гацаж нүд нь айдсаар дүүрв. Тэр зугтахыг хүссэн ч хуруугаач хөдөлгөж чадсангүй.
Дөрвөн ивийн жинхэнэ хий. Энэ чинь мужийн ерөнхий командлагчийн нууц техник шүү дээ. Энэ өдөгчин яагаад түүнд зааж өгч үсэн юм бэ? Шэний хурууга хөнгөн дохив. Агаар зүсэх хүчтэй чимээ гарав. Мянган хий нийлд үнгэн чөтгөрийн биеийг нэвт сүлблээ. Мах тасрах чимээ тасрагдгүй сонсогдов. Үнгэн чөтгөрийн бие яг л урагдсан туг шиг болж цусан бороо орж байгаа мэт газар унав. Түүний бие тэр чигтээ бяцарч танигдахын аргагүй махны овоо болж хувирлаа. Зөвхөн түүний чөтгөрийн цөмөл бүтэн үлджээ. Орон дээр хэвтэж байсан жинхэнэ Лин Бэйвэй мэл гайхаж амаа ангаан хоцров. Дөрвөн ивийн жинхэнэ хий. Тэр дөнгөж 6 хоногийн өмнө номыг авсан шүү дээ. Яаж ийм богино хугацаанд төгс төгшөнд сурч чадсан юм бэ? Энэ хүн мангас юм уу? Шэний цустай шалан дээрх чөтгөрийн цөмийг авч халаасандаа хийгээд Лин Бэйвэй рүү харав. Түүний царай хэдий цонхор цагаан байсан ч учир нь түүний бүх хүч шавхагдсан байв. Нүд нь тайван байлаа. Чи ямар нэгэн ямаар бие хатгасан дээр байхаа. Лин Бэйвэй дөнгөж сая ухаарч хүнжлөө татан бие оров. Түүний хазар бар зэрэг улайлаа. Шэний шүүгэнээс өөрийнхөө хуучин хар цамцыг гардаж ирээд түүн рүү шидэв. Мэ, үнийг өмсчих. Одоо үнэг өгсөн болохоор чи гэртээ харж болно. Шэний энэ бүхнийг зориуд хийжээ. Тэр Лин Бэйвэйд өөрийнхөө хэр хүчтэй ямар гайхалтай авьяастайгаа харуулахыг хүссэн юм. Учир нь түүнд чөтгөр дарах хилтэст орох гүүр хэрэгтэй. Хэрвээ Лин Бэйвэй түүнийг гооз авьяастан гэж тодорхойлбол түүний ирээдүй илүү гэрэлтэй болох байв. Лин Бэйвэй цамцыг өмсөд Шэний рүү харав. Тэр Шэнийд ямар их өртөөгөө сая л ойлгов. Тэр түүнийг аварсан төдийгүй тижээж бас аимшигт үнэгнээс салгаж өглөө. Шэний, би чамд хэлэх зүйл байна. Би бол зүгээр нэг шав биш. Би чөтгөр дарах хилцийн офицер байна. Хэрвээ чи хүсвэл. Шэний түүний яриаг таслав. Тийм. Аавда хэлээд миний мөнгийг өгүүлээрэй. Лин Бэйвэй гайхав. Мөнгөө? Ямар мөнгө? Өмнө нь бар чөтгөрийг асны төлбөр 800 лам байснаас би 10 ланган авсан. Үлдсэн 790 лам мөнгө. Түүнээс 10 ланган чиний хоолны мөнгөнд суутраад. За яах вэ? 700 лам болго. Лин Бэйвэй хөдөө дэвсэв. Би чамд албан тушаал, эрх мэдэл санд болгож байхад чи хитгэн зам мөнгө яриад байх юм. Чи ямар тэнэг юм бэ? Шэний мөрөө хавчив. Тэр газар унсан хоньны хавиргыг заагаад. Одоо чи явах байлгүй дээ. Би хоолоо яадаг юм билээ. Би хоол хийж чаддаггүй шүү дээ. Лин Бэйвэй шүүс алдаад хоньны махыг шүүрч ав. За. Би чамд сүүрчийн удаа оройн хоол хийж өгöd явъя. Чи намайг зарц шиг л бодох юм. Тэр гал тоогоор орлоо. Шэний инээмсэлдээд системээ нэв. Тэр 5 жилийн чөтгөрийн насыг зарцуулж шавхагдсан хүчээ буюу 12 алтан цэгээ дахин дүүргэв. Одоо тэр дахин хинтээж тулалдахад бэлэн боллоо. Оройн бүрий. Байюн хотын гудамжинд чөтгөр дарах хилцийн Ахмад Ли шинхэн болон түүний цэргүүд уйлахчин, чихэрчин, худалдаачин зүсээр цугдарчээ. Гуйлагчин. Ахмада, би Лингийн хашид атсан. Тэнд байгаа охин бол жинхэнэ Лин Бэйвэй биш. Харин хувирсан үнгэн чөтгөр байна. Чихэрчин. Би бас нэг зүйл олж мэдлээ. Жинхэнэ Лин Бэйвэйг Шэн И гэдэг хуйг аварч гэртээ нуусан байна. Тэр Шэн И бол өмнө нь муу нэртэй хуйг байсан ч сүүлийн үед ганцаараа 13 чөтгөр алж сармагчин чөтгөрүүдийг устгаж бүр авилагч түшмэлийг хүртэх цаазалсан байна. Yi шинхэн алсаас Шэн Игийн гэрийн зүг харав. Түүний нүдэнд сонирхсан, бас хардсан харц тодорлоо. Олон жил муу хүн болж жүжиглэж байгаад гинт хүчтэй болоод баатар болж гинэ. Энэ арай л хэтрүүлэгтэй жүжиг байна. Тэр хуйг ямар нэгэн нууцтай. Шөнийн харанхууд чөтгөр дарах хилцийн 10 гаруй цэрэг Шэн Игийн байшин бүсэллээ. Ахмад Ли шинхэн хүйтнэр тушаав. Чимээгүй хөдөл. Тэр хуйгийг андаар нь барьж аваад байцаа. Лин офицер хаан байгааг түүнээс олж мэд. Хорт сум шиддэг хөгшин Юу болон барилдааны мастер гуйлагчим 2 байшин руу сэмхэн дөхлөө. Тэд бол олон жил хамтарсан туршлагатай алуурчид. Гэтэл байшингийн хаалга нээлттэй байв. Шэний хаалганы өмнө тайван зогсож элднийхээ шинд гараа тавьсан байлаа.
Тэр тэдний эрхийг аль хэдийн мэдчихсайж. Энэ муу хоёг биднийг яаж мэдэрдэг байна гэж гуйлагчин дотроо гайхав. Хөгшин юу шэний рүү инээмсэглэж. Эзэнтэй дахиад л уулзлаа шүү. Бидэнд чамаас асуух хэдэн чухал зүйл байна. Бидэнтэй хамт явна уу? Надад тийшээ очих шаардлага байхгүй. Шэний тайван хариулав. Уйлагч нь тэсэлгүй шэний рүү үсэрч түүний хоёр мөрнөөс баргын хүм молдрохын аргагүй чанга атгаж ав. Хаа! Уйлагч нь бүх хүчээрээ шэнийг газар савж унахыг оролдлоо. Гэтэл шэний уулын мод шиг хөдөлсөнгүй. Уйлагчингийн хүч яг л хад мөргсөн мэт сарнив. Шэний хөлөө өргөөдөд гуйлагчингийн гидс рүү өшгөлөв. Хүчтэй цохилтын чимээ гарав. Гуйлагчин агаарт нисэж гудамжны нөгөө талд байх багныг мөргөн унлаа. Баг нь суурж байшин бүхэлдээ дөргив. Тэр босож чадсангүй. Амаараа цус дургиж байлаа. Бүгд шоконд оров. Тэдний дундах хамгийн шилдэг тулаанч ганцхан өшгөлтөнд унчглаа гэж үү? Энэ муу хоёг чинь ямар гэж мангас вэ? Хөгшин юу айсандаа хойш ухарч чөтгөр дарах хилцийн тэмдэглээ гаргах гэж ярав. Жижигхэн хотын нэг муу хоёгийн өмнө тэмдэглээ үзүүлж сүрдүүлэн гэдэг тэдний хувьд маш ичхэвтэр хэрэг байлаа. Гэтэл Ахмад Ли шинхэн түүний мөрөн дээр гараа тавиад зогсов. Ли шинхний хамар сарталзаж агаар үнэрлэнэ. Чиний биенээс цус үнэртэж байна. Жинхэнэ аллагын цус. Ли шинхний нүд хүүтэрлээ. Лин офицер алгуулсан. Харин энэ хоёгийн биеэс их хэмжээний цус үнэртэж байна. Энэ бүхэн нэг л зүйлийг илтгэж байв. Чөтгөр. Дарах хилцэнхэн бүгд зэвсгээ гаргаж шэнийг бүсэллээ. Шэний элднээсээ гараа аваад тайвнаар хариулв. Энэ бол чөтгөрийн цус. Цэргүүд гайхан бие биерүүгээ харав. Тэд яагаад ч юм бэ? Шэнийг элднээсээ гараа авахд тайвширч байгаагаа мэдэрлээ. Тэд энэ жирийн хуйгаас айж байв. Чиний гэрт яагаад чөтгөрийн цус байдаг вүлээ? Ли шинхэн ууртаагаар асуув. Шэний хариулсангүй. Зүгээр л хойшныг алхаж хаалгаа дэлгэж өгөв. Ли шинхэн уурлан дотогш орох гэтэл хөгшин лүү түүнийг түлхэж зогсов. Ахмада, тэрийг хардаа. Бүгд нээлттэй хаалгаар дотогш хараад хөшөөшиг гацав. Гар тогооноос. Лин байваа ногоо угаасан сав барьсаар гарч ирлээ. Тэр шэнигийн томдсон хар цамцыг өмсчихсэн үсэн сэгсгэр яг л гэрийн эзэгтэй шиг харагдаж байв. Тэр гадаа зогсох хүмүүсийг хараад инээмсэглэв. Өө, та нар ирчихсэн үү? Ли шинхэн шоконд орж арайхийн үг хэлв. Ахмад Ли шинхэн, Лин офицер танд мөргөж байна. Бусад цэргүүд ч бас өвдөг сөгдөн мөргөв. Энэ охин бол тэдний хайж байсан алдарт чөтгөр алагч байлаа. Хөгшин юу? Бид танаас 1 сар гаруй холбоо тасарсан болохоор мүүжаас биднийг явуулсан юм. Та зүгээр үү? Бид таныг одоохон буцааж авч явъя. Лин байваа толгоос эксрэв. Би зүгээрээ. Гэхдээ явхаасаа өмнө орой хоолоо идчихье. Би хоньны шүл буцалгаж байгаа юм. Цэргүүд гайхширч инээмсэглэцгээв. Тэдний алдарт офицер үнэхээр энгийн даруухан хүн юм даа гэж бодцгооно. Гэхдээ хоол бэлэн болох үед тэдний инээмсэглэл алга болов. Лин байваа ширээ засаж аяг тавг өрнө. Харин шэн и зүгээр сандал дээр суугаад хоол хүлээгээд сууж байр. Чөтгөр дарах хилцийн 10 гаруй шилдэг цэрэг гадаа зогсоод энэ муу хоёгийг тэдний дээд тушаалтнаар үржлүүлж байгааг нүд цавчилгүй ууртаагаар ширтэж байлаа. Шэний энэ олон азуурчдын харцсан дор хоол идэх гэж баггүй зов. Энэ бол түүний амьдралын хамгийн эвгүй оройн хоол байлаа. Лин байваач бас байдал эвгүй байгааг мэдрээд санаа алдан савхаа тавь. Тэр шэний рүү хараад "За, би явлаа. Чи өөртөө сайн анхаараарай." Чи бас. Шэний толгой дохив. Лин байваа цэргүүдэд дагуулan харанхуй руу уусан алга болов. Шэний хоосон өрөөнд ганцаараа үлдлээ. Тэр ширээн дээр хаяг тавгийг хурааж хувцаа угаахаар босов. Сүүлийн хэд хоног Лин байваа энэ бүхнийг хийдэг байсан тул тэр бар зэрэг дасчихсан байжээ. Амьдрас буцаад л хуучин хивэндээ орлоо доо. Шэний инээмсэглээд орон дээрээ гарч суув. Тэр системээ нээлээ. Шэний орон дээр хөвтөд бодлоо. Тэр анх энэ ертөнцид ирэхдээ 1 сарын дотор анхан шатанд хүрч яаманд ажилд орно гэж төлөвлөж байв.
Гэтэл дөнгөж 10 гаруйхан хоногийн дотор тэр анхан шатны оргилд хүрч хотын бүх том чөтгөрүүдийг устгаад зогсохгүй муу нэрээ цагаатгаж чадлаа. Одоо хүмүүс түүнээс айх биш, харин мөнгөний уутаа алдсан ч тусламж гуйж ирдэг болсон. Чөтгөр дарах хэлтэст орох боломж бүрдлээ. Тэр системийн нэв. Үлдсэн хүний нас 46 жил. Үлдсэн чөтгөрийн нас 652 жил. Би хэрвээ жирийн нэг баян айлын бие хамгаалагч хийсэн бол энэ 46 жилийг сайхан амьдарч дуусгах байсан байх. Гэхдээ хинч намайг юу түшмэлийн хүү шиг чөтгөрийн хоол болохгүй гэж баталж чадахгүй. Энэ ертөнцид зөвхөн хүчиг чамайг хамгаална. Тэр цусан элд техникийг харлаа. Энэ техник үргэлж гацаад байсан. Одоо түүнийг дунд шатанд гаргах цаг болжээ. Шэний чөтгөрийн насаа юулж эхэллээ. Эхний жил. Та цусан аураг жинхэнэ хийтэй нийлүүлэхийг оролдов. 12 дахь жил. Та хэд яарснаас болж судсаа гэмтэв. Бүх техник адилхан гэдэг нь худал болохыг та ойлголоо. 33 дахь жил. Та биеэ ангааж хоёр хүчийг аажмаар уусгаж эхлэв. 59 дахь жил. Таны 4 ивийн жинхэнэ хий өөрчлөгдөж эхэллээ. Таны доторх хүч улам хэрцгий, улам цусд шинжтэй болж байв. Анхааруулга. Та 4 ивийн жинхэнэ хий эрдмийн төгс төвшинг алдлаа. Шин эрдэм, хаш шингэн, тэнгэрийн хийд цусан авраа. Төгс төвшин үүслээ. 120 дахь жил. Та энэ шин догшин хүчийг бүрэн хянаж сурлаа. Энэ нь чөтгөрийн бузар мууг дарж зөвхөн цэвэр аллагын хүч болон хөврөв. Шин чадвар. Шунхаа чон бузрыг устрагч. Зарцуулсан нас 120 жил. Үлдсэн чөтгөрийн нас 432 жил. Шин нүдэ нээлээ. Тэр 4 ивийн техникийг алдсандаа харамссангүй. Харин ч шин хүч нь ямар байгааг сонирхов. Тэр 2 дугаар хар илдээ сугаллаа. Тэр шин хийгээ илд рүүгээ явуулав. Гэтэл илд улаан гэрлэр гясгих биш. Харин ч улам бараан, улам бүдэг болж хуйрав. Яг л шүнийн харанхуй дуусан алга болж байгаа мэт. Шиний гайхан хуруугаараа элдний ирэнд хүрч үзв. Гэтэл ямар ч өвдөлт мэдрэгдсэнгүй. Гэхдээ түүний хуруунаас цус гарч элд рүү сорогдон орж байлаа. Алтан нарны 8 эрдэнийн бие буюу түүний төмөр мэт арьс энэ элдний өмнө цаас шиг л зүсэгдэжээ. Шэнийг нуруугаар хүйд дав. Хэрвээ надтай адилхан хүчтэй хүн над руу ингэж дайрвал би зүсүүснээ ч мэдэхгүй өгөхнэ. Энэ бол жинхэнэ алуурчны элд байлаа. Ямар ч гэрэл гаргахгүй, ямар ч чимээ гаргахгүй, бас ямар ч хамгаалалтыг нэвтлэх хүч. Шэний үлдсэн 300 гаруй жилийн чөтгөрийн насыг бие чангалахад зарцуулж нөөцлөв. Өглөө босоход тэр урдийн адил гудамжны хууршуурны мухлаг дээр очлоо. Хоёр өндөгтэй хуушуур, худалдагч. Өнөөдөр ганцхан порцоо, найз бүсгүй чинь алга уу гэж асуув. Шэн инээмсэрлэв. Тийм ээ, одоо би ганцаараа. Лим Бэвэ бол чөтгөр дарах хэлтсийн офицер. Тэр одоо буцаад томчуудын ертөнцид очсон. Тэдний зам салсан. Худалдагч эргэн тойрноо сэжиглэнгүй хараад шивнэв. Шин дарга өнгөрсөн шин яамны маш олон даргаыг баривчилсан гинэ. Цэргүүд гэрийг нь нэгжиж толгойг нь хүлээд аваад явсан. Хотод их цэвэрлээ болж байна. Шин хуушуураа хазаад яамны зүг харав. Хий шинхний баг маш хурдан ажиллажээ. Бэйюн хотын алдарч түшмлүүд бүгд устгагдсан байна. Энэ нь нэг л зүйлийг илтгэнэ. Чөтгөр дарах хэлтэс хотыг бүрэн гартаа авчээ. Бас одоо тэд хотын хуйгуудаас шин цэргийлсүүлэх цаг болсон. Шин игийн нүд гэрэлтэв. Миний цаг ирлээ. Шэний яамны хашааны гадаа ирэхэд Магчинжан чулуун шатан дээр ивширгэн сууж байлаа. Хүн ирж байгааг хараад тэрээр толгоо өргөн. Чи яагаад ийм удваа? Арай чөтгөр дарах хэлцийнхнийг гайхшруулах гэж зариуд хамгийн сүүлд мэрж байгаа юм биш үстэ гэж тоглоом хийв. Шэний үүнийг сонсоод гайхлаа. Магчинжан хэсэг чимээгүй байснаа сая л ноцтой царайлж. Өнгөрсөн шөнө хотын бүх цэрэг хуйгуудыг цуглуулад хүнээ хэдийнэ шилээд авчихсан шүү дээ. Одоо дотор тэнцсэн хүмүүст нь үг хэлж байгаа. Тэд чамайг үлдээчихсэн юм биш үстэ.
Энэ муу нохой шиг амьтад хүнийг ингэж басамжиж болдгийм үү? Химэн хараасаар Шэнийг яам руу хүчээр чирэнгүүлээ. Ол танхимын үүдэнд хар дээгтээ хоёр цэрэг зогсож байр. Магчинжан тэднээс сүрдсэн ч инээмсэглэн. Ахмадуудаа, энд дахиад нэг хүн байна гэлээ. Гэтэл өчигдөр чихэр зардаг мод барьж авсан хөгшин Лүү инээмсэглэж. Цаг завтай байгаа бол гэртээ унтахгүй. Энд юу хийж яваан бэ? Харахыг хүсвэл харахар. Гэхдээ хитрхи ойртож болохгүй шүү гэлээ. Энэ хоёр бие бие таньдаг хэрэгүү гэж Магчинжан дотроо гайхав. Танхим дотор Ли шинхэн хүүтэн царайлан сууна. Түүний өмнө шадарсан 6 залуу игнэн зогсжээ. Тэдний дунд Чэнжи Нью ах дүүсийн нэг нь байлаа. Хи шинхэн нүдэ нэгээд бүгд харж ачаага бэлд. Маргааш Чинжоо руу хөдгөн. Гэр бүлээсээ танцхан хүн дагуулж болно. Ачаа тээш чин 80 жингээс хитэрч болохгүй гэлээ. Яг энэ үед Ли шинхэн суудлаасаа босов. Тэр Шэнигийн өмнө ирж зогсоход түүний хүүтэн царайнд атаархал, дайгшрал бас үл ойлгох байдал хожилд нь тодорч байлаа. Хэсэг хугацааны дараа тэрээр Шэнигийн гарт мөнгөний бичиг болон тамгатай захидал атгуулад энэ тамгаар Чинжоогийн альч банкнаас бэлэн мөнгө гаргаж авч болно гэж хэлээд эргэж чаралгүйгээр гараад явчихв. Байвын хотынхан юу босныг ойлгохгүй дайхан хүшиж орхив. Чөтгөр дарах хилцэнхэн жирийн нэг хоёгт мөнгө өгч байна гэдэг дуулаагүй сонирн байлаа. Хөгшин юу Шэнигийн мөрөн дээр цохиж түүнийг тоох хэрэггүй. Угаасаа л ийм муухай ааштай юм. Чи хараад ачаага бэлтчих. Бид чамайг Чинжоо руу хамгаалж явна гэлээ. Хамгаарж явна? Шэни гартаа байгаа яг 1000 лангийн мөнгөний бичгийг хараад гайхав. Гуйлагчин атаархангүй өнгөөр. Ерөнхий командлагчийн шууд удирдлаар очих гэж байгаа хүнийг бид яаж ганцаарнг нь алхуулах вүлээ те? Гэлээ. Гуйлагчин цэргийн амнаас ерөнхий командлагч гих үг гарах үед Чэнжи болон бусад хүмүүс нэг их тоосонгүй. Харин Магчинжан сая л гүн гайхширлаасаа сэхэж өөрийнхөө том гидсийг хүчтэй гихчин чимхэж үзээд өвдсөндөө дуу алдлаа. Энэ зүуд биш байлаа. Чинжоо мужийн ерөнхий командлагч гэдэг бол мужийн хэмжээнд анц үгээр л бүхнийг шийддэг хүн шүү дээ. Яагаад гинтхэн хажууд нь зогсож байгаа энэ залуутай холбогдчихдаг байна? Битгий димээсчвэ. Хөгшин Лүү хөмсгөө зангидан гуйлагчинг муухай харав. Баттай болоогүй зүйлийг ингэж ам дамжуулан ярьж болохгүй. Тэр толгой сэгсрээд Шэн И рүү хандан аргадангуй нэмсэглэж. Ерөнхий командлагч руу илгээсэн захидалд чиний тухай дурдсан нь үнэн. Гэхдээ командлагч байнга гадуур явдаг хүн. Ирлээч гэсэн юутай ч чи хитрхи их зүйл хүлээгээд хэрэггүй шүү гэлээ. Хөгшин Лүү үргэлжлүүлэн дууга намсгаж. Жин. Офицер чөтгөрийн хараалд өртсөн тул тусгай хамгаалалт дор Бэйюн хотоос гарч ерөнхий командлагчийг хайхаар явсан. Тиймээс ойрд Чинжоод буцаж очихгүй. Бас чөтгөр дарах хилдэст шинээр ирсэн хүн гинтхэн тэнгэрт тултал мандахыг хараад хинч баярлахгүй дагтай. Тиймээс хоёр дарга буцаж иртэл чимээгүй байсан нь дээр гэж хатуу бөгөөд үнэнчээр захилаа. Шэн И үүнийг маш сайн ойлгож байв. Тэр чөтгөр дарах хилдэст орох хоёр хэмжээ зорилготой. Нэгт чөтгөр алхтаа ард талтай болох. Хоёрт пулааны эрдэн болон шидэт интан олж авах. Мэдээллийн сүлжээ болон хүчээ зузаатгах их усүртэл борчхол түүнд хоосон нэр хүнд огтхонч сонирн биш байлаа. Түүний харц тунгалаг. Үнэхээр юу ч тоохгүй байгааг харсан хөгшин юу дотроо ихэд гайхлаа. Ийм том боломж гарч ирэхэд ингэж тайван байж чадна гэдэг итгэмээргүй. Гэхдээ өөр нэг боломж бас бий. Чөтгөр алгад. Чи үнэхээр Йин офицерыг найрчихсан юм уу? Өчигдөр Лим байвай түүний томдсон хар цамцыг өмсөд зогсож байсныг санаад хөгшин Лүү шүдэ хаврив. Гэтэл ард нь байсан хідэн цэрэг түүнийг газар унгаж үшиглөөд. Чи өхмөр байна уу? Чөтгөр алгачийн тухай ийм цуурхал тарааж байгааг чинь сонсвол. Тэр хатуу ширүүн амьтад чамайг амьдээр нүхчий шүү гэж орилдов. Уйлагчин хөгшин Юугийн толгойг газар дарсан чихтэй Шэн И рүү инээмсэглэж хурдан хараад ачаага бэлтхийг санууллаа. Яамны гадаа шалгарсан 6 залуус ихэд догдогж байг. Нью ах дүүсийн нэг нь яарсаар гэрийн зүггүүлээ. Харин Чэнжи Шэн И дээр ирж хүндэтгэлтэйгээр михийхэд Шэн И гараа салдаж түүнийг зогсов. Тэр одоо энэ дүрм тууцыг тайлж
хуучин Шэн Игийн хийсэн муу муухай бүхэнтэй зураасаа татах цаг нь иржээ. Одоо дарга гэж дуудуулах хэрэггүй. Хүмүүсийн гэрдүүгээ яарч байгааг хараад Шэнийд нутаг санах, салах ёс гүйцэтгэх сэтгэл төрхийг хичээсэн ч түүнд салах ёс гүйцэтгэх хамаатан садан гэр орон байсангүй. Түүнд ярилцаж болох 2 хонц хүн байр. Нэг нь түүнтэй хамт явах Чэнжи. Нөгөөх нь Шэний эргэж хартал Магчинжан түүний араас инээмсэлсээр дагаж явна. Энэ бүдүүн ир Чинжоо руу очиж хуучин ордог байсан газрууд руугаа орж танил хүүхнүүдтэйгээ наргих завшаан гарсанд хязгааргүй баяртай байгаа нь энэ байр. Шэний ногоон могоо ихтер очиж баяртай гэж хэлэхтэй нь биштэй. Явцгаая, хоолны газар оръё. Шэний гартаа байх мянган лангийн мөнгөний бичээ сэгсэрлээ. Тгий. Энэ хэд хоног махаар л хооллолоо. Одоо нэг сайхан дууч хуурддаг 3 хүүхэн дуудана шүү. Магчинжан том гидсээ алардан баярлав. Мянган лангийн мөнгөний бичиг бариад зоогийн газар ордог хүн гэж хаана байх вүлээ дээ. Чинжи бүснээсээ данц шихэг мөнгөн зоос гаргаж ирээд санаа алдан. 2 байхад хангалттай да. Би хүүхэн авахгүй гэлээ. Зүгээрээ. Би 2-ыг нь авч хонно. Магчин Жан Чинжигийн мөрөн дээр ившээлгэн алардаад хээвнийг инэв.